ийм ганц удаагийн асуулт асуугаад хариулаад явчихаар зүйл биш юм бэлээ. Яалтчгүй одоо энэ өөрсдөө ч анзаарж байгаа маш их асуултууд байна. Сая бол товчхон хариулт авлаа, хангалттай 100% гэж үзэхгүй байна. Тэгээ цаашдаа анхаарах хэрэгтэй. Энэ иргэдийн гомдол, санал, инженерүүдийн одоо хилээд анхааруулад байгаа юмнуудыг сайн сонсох хэрэгтэй гэж бодож байна. Нэгэнт одоо ингээд гэрээ хийцэн, явцсан юм чи өнгөрсөн энэгээрээ одоо дөргүү бух шиг ингээ явна гэдэг бол үнэхээр буруу хохирол ихтэй байж болохгүй. За нөгөө талдаа би энэ хөдөө аж ахуйн яамч төр нийслэгч тэр энэ танилцуулган дээр бас анхаараасаа гэж бодож байна. Түрүүн Батчимыг бас гişүн хэлсэн маш цэгцтэй үйлчлэлтийн үеэр одоо тулгамддаг олон гол цогц асуудлууд байгаа шүү дээ. Тэрэн дээр яг замбраатай нөхцөл байдал бенчмарк юм байна өнөөдөр. Одоо нодлын өвөл. Одоо яг энийг ингэж ахиулсан хэмжээгээр үйлчлэлт маш сайн байдлаар давж гарах гээд байгаамаа. Учир нь гэд яриулаас их зүгээр нь шүү. Тэгэхгүй ингээд амар замбраагүй ийм цогц цэгцтэй би